Сайн байна уу? Анх хоёр байна. Central Leasing гүйцэтгэх захирал. За, Монголын анхны метронд тавтай морил. Өдөр метро хийцэн байгаа шүү дээ. За, одоо бол яг 9 цаг болж байна. Миний өдөр бол ерөнхийдөө 7 хагасад эхэлдэг. 7 хагасад эхлээд усанд орчоод яг 8 цагт манай телевизийн эфир эхэлдэг. Эфирээ телевизээр харчаад, хямчаад тэгээд охиныгоо цэцэрлэгт хөргөж өгөө. Тэгээд дүгжирсээр байгаад ирээд 9 болдог. Хүмүүс бол амар гоё хоббитэй юм билээ. Бокс тоглоод буудаж муудаал. Надад бол нэг тийм хобби одоо тийм уул нь тэр амар зөв юм шиг байгаа. Өглөө босол гүйж мүгэл тийм хобби байхгүй зүгээр нөгөө цаг нартайгаа уралдаж байгаа учраас өөрийнхөө хийж байгаа ажлыг илүү хобби ч юм уу дур сонирхол болсон. Тэгэхээр яг хийж байгаа ажлаас илүү пашн авдаг учраас тэр л одоо миний хобби гэж хэлэх юм уу те. Дан телевиз чи нэг хүнээс бас хамааралтай ажил биш. Энэ дотор 70 хүн ажиллаж байгаа. Тэгэхээр юу гэж чинь би өвдлөө ч юм уу би өглөө гэхэд энэ угаасаа процесс явагдаж л байх одоо юу гэдэг чинь тийм ямар ч алдаа мадаггүй явж ах тэр схемийг бүтээхин төлөө өнөөдөр хүртэл ажиллаж байгаа. Тэр хамгийн чухал юм гэж боддог. Хэрвээ та харсан бол миний өрөөний дээр CEO гэдэг бичиг байхгүй. First Captain гэдэг бичиг байгаа. Ер нь мис заслын эмч болон онгоцны нисгэгч хоёр л эрсдлийн үнэлгээнд тэг байх хэрэгтэй гэдэг юм байлаа. Тэгэхээр зеро дээр барих хэмжээний багийн ажиллагаа хамтын үйл явц явдаг буюу одоо юу гэдэг чинь онгоцны хэсэгч бол онгоцоо хасаагаад мис заслын эмч нөгөө одоо багажуудаа аваад зогсож явахдаа энэ бүх зүйлийг ямар ч алдаа мадаггүйгээр хийнэ гэдэг шиг би яг үргэлж ажил руу ирэх болгондоо энэ 70 хүний амьдрал ирээдүй тэгээд хүсэл мөрөөдөл бүх зүйлийг би жолоодож явж байгаа шүү гэдгийг өөртөө хэлэх гэж тийм нэр тавьсан. Тэгээд түрүүний яг ярьжсэн шиг ингээд маш том метроны зогсоол буюу бүх өрөөндүүд метротой холбоотой биш. Энэ манай улсын тренинг өрөө энэ миний түрүүний ярьжсэн First Captain. Яг одоо тэгэл дэлхий өөрчлөгдөж байгаа. Дагаал одоо гэж Facebook хүртэл Metaverse гэл те. Одоо яг одоо байгаа энэ бодит ертөнцөөс илүү виртуал ертөнцид хүмүүс өөрсдийн хөрөнгийг бүтээж байгаа ч юм уу. Тэр ертөнц илүү бас үнцэнтэй болж байгаа ч юм уу те. Баг юм хоёр ертөнцид амьдрах гэдэг шүү дээ. Яг бид нар зохиоцсон юм биш гэсэн одоо ингээд хүн болгоом янз бүрийн coin гаргаал ч юм уу ингээд бас байж байгаа янз бүрийн биржүүдтэй. Би бол юу гэж боддог гэхээр зөв хүн маш сайн мэдлэгтэй байж иж ийм зүйл рүү орох хэрэгтэй байх гэж боддог. Тэгэхгүй олныг дагаад шуураад ч юм уу эсвэл сайн мэдгүйгээр одоо мөнгө олох гот ч юм уу те. Тэгэхгүй зүгээр тэрийг одоо мөнгө олдог хэрэгсэл байна гэж хараад ч юм уу. Тэгэхээс илүүтэйгээр маш сайн мэдлэгтэй энэ эрсдэл чинь 100% өөр дөр байгаа учраас хөрөнгө оруулалтаа дандаа ухаантай хийж явахгүй болвол энэ шуурсан зүйл чинь тэгээд эрсдэл нь дараа нь өөр дөр буухаар хүмүүс чинь нэг янз бүрийн тэрнийч буруу энэч буруу гэх нэг тийм хайдаг учраас ийм юм дээр болгоомжтой хандж байгаасаа гэж хүсдэг. Миний хувьд бол эдийн засгийн хувьд ч юм уу санхүүгийн хувьд ургалжил одоо байгаагаасаа илүү дээр юм уусгүй бол байгаа доошлуулахгүй байхын төлөө хичээж ургалж ажилдаг байх гэж боддог. Тэгээд мөнгө бол надад ерөөс тийм хэсэж амархан ч юм уу хурдан холдог зүйл гэж хэсэж харддаг. Тийм л хандлагатай. Жохон консерватив юм уу да. Өнөөдөр бол маш олон улсууд байж байгаа. Бидэртэй хамтарч ажиллаж байгаа олон компаниуд байж байгаа. Олон контентуудад оролцож байгаа хүмүүс байгаа. Тэр дундаа бас бид нар Coin Hub-тай маш олон төсөл дээр хамтарч ажилладаг 5 алтан цаграг гэдэг ITV-ийн энэ яг дэлхийн асуулт хариултын хамгийн топ контент энэ жил бид хамтарч хийж байгаа. Тэгээд бид нар Евро дээр хамтарч ажилласан. Одоо бидний дараагийн төсөл бол Orkul гэдэг анимашн байгаа. Тэгээд ер нь бол бид нар нөгөө өөрсдийнхөө энэ бүдүүлэг байдлыг ч юм уу эсвэл бол бусдад төвөг боддог энэ нөхцөл байдлыг ямар нэгэн байдлаар шоолж, илэрхийлж, ямар нэгэн өгөөтэй байдлаар үзүүлэх. Америкт жишээлбэл Family Guy ч юм уу, Simpsons ч юм уу ингээ байж идэг. Дэлхийн бүх орнуудад байж идэг. Тэгээд бид нар өөрсдийн гэсэн Simpsons Family Guy-тай болъё гэдэг энэ Orkul гэдэг энэ төслийг хэрэгжүүлж байгаа. Тэр талаараа өдөр золбоо захирал дээр очиулсан. Нэгтээ хамтдаа очие. За өнөөдөр бол орой нэг хөтөлтэй байгаа. Тэнд очихоор бол нөгөө Central Leasing захирал анхаа биш хөтлөгч анхаа болно. Реклам тоглохоор бол тэр жүжигч анхаа болчихно. Тэрхээр аав анхаа болно. Ажил дээрээ бол тэгээд ер нь бол нэг амар захиралсаад идэггүй дээ. Илүү нөгөө манайх чинь talent management их шаардсан ажил учраас ажилчтайгаа илүү их найз байж, тэднийг ойлгож иж, тэднийг яг юу хүсэж байгааг нь хамт мэдэрч иж, зовлон жарлын хамт туулж иж, тийм жоохон лидер байх гэж хичээх гэж оролддог. Арга барил бол тэгээд өөрөө бас ажиллаж үзсэн учраас нэг юмыг дээрээс нь биш дундан нь орж хийх юм бол манай салбар амжилттай болд юм болов уу гэж мөхөс бибээр боддتي. Тэгээ одоо бүгдээрээ гараад золбоо цагт очиулзъя. Тэгээд амжилттай болох болтугай. Шопи дээр ирлээ. Гутлаа арчиж оргинэ. Уушраа юу бас угсаа. Золбоо цаглаа ногоол. За.
Чи та өдрийн өөрчлөлтүүд хэлээрэй залбаа. Одоор миний бодлоор би нөгөө тууштай байдлыг хүний амьдралд хамгийн хэрэгтэй зүйл юм болов уу гэж боддог. Хэд байгууллагт ч юм уу эсвэл ямар нэгэн хийж байгаа ажилдаа тууштай 10 жил ажилласан хүн бол яг нөгөө мэрэгсэн нөгөө мастер болно. Тэгэхээр тийм нөгөө мастер студ чадвар гэдэг чинь хүний насан турш амьдрахад одоо хамгийн хэрэгтэй тийм нөгөө юм бий болд юм болов уу гэж боддог. Тэгээд би ч гэсэн яг нэг тиймдээ илүү дуртай. Одоо ингээд телевизийн ажиллаа удирдаад явж байгаа ч гэсэн нөгөө талаар юмаа хөтэлдэг, рекламынхаа зохиолыг бичдэг, рекламд оролцдог. Яг нөгөө өөрийнхөө анх хийж чаддаг байсан юмнуудаа дандаа ингээд оролцоод явах нь ерөөсө тэрийг нэг орхигдуулж болохгүй юм шиг санагддаг. Тэгээд ч гэсэн одоо телевиз чи өөрөө контентын салбар болохоор тэр контент руугаа бас яг тэгж фокуслж ажилладаг. Яг өөрөө найруулгад заримдаа оролцоод, зарим монтажийг хараад, зарим зураг аваад ч гэдэг юм уу, продюсингийн нөлөөгөөрч гэдэг юм уу, зохиол мохол дээр нүртэл нэр мөрөн дээр нүртэл тэгэл оролцоод явдаг. Энэ нь яг нөгөө уран бүтээл гарах яг манай энэ бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хамгийн онцлогтой зүйл. Тэгээ бас бидний жоохон ч гэсэн давуу тал юм болов уу гэж хардаг. Тийм болохоор ерөөсөө энийг ингээд давхар болдгоо мөзөлөгч. Тэгэл нөгөө рекламад хажуугаар нь оролцоод тэгэл одоо хөтөлт рүү явж штэ ерөөсөө ингээл.